Hello. Зэмбэцхэнүү. Hi. За өнөөдрийнхөө vlog-с тавтай морил удаан хугацааны дараа бичлэг хийж байна. За өнөөдөр хэдүүлээ маш сонирхолтой зүйлийн талаар ярилцах болноо. За өнөөдөр хэдүүлээ нэг жижигхэн ингээд хоорондоо өмнөх болсон түүхийн талаар ярилцаж, дээрэс нь надад тохиолдсон нэг явдлын талаар хэдүүлээ ярилцах болноо. За хамгийн түрүүн заяа надад болсон явдлын талаар хэдүүлээ цугасгаан ярилцъя. Цугасгаан дурдаж ярилцъя. За нэг бараг 2-7 хоногийн өмнө аха би сургуулиасаа доошоогоо буух гэж жагаад автобусанд суудсан явж исэн юм аа. Доошоогоо явах ажил гараад автобусанд суудсан явж байгаа метроны буудлын хүртэл явах гээд автобусанд суудсан явж жагаад надад амар хэцүү зүйл тохиолдсон. Тэгэхгүй бид нар миний амьдралд ердөөсөө өмнө тохиолж ирсэн зүйл биш заяа. Би хизээч тийм амьдралаа харж байгаагүй за. Тэсэн чи би гаж донтой хүн автобусанд харсан. Гаж донтой. Бүр яг гаж донтой. Энэ бүр бэлгийн гаж дон заяа. Бүр sexual harassment гэдэг юм харсан байхгүй юу? Тэгээ энэ болохоор prevent гэж англиар ерөнхийдөө ярьдаг. Эсвэл одоо юу sexual prevent гэж ярьдаг дөө. Ер нь ингээ бэлгийн хүчирхийлэл гэж ярьдаг. За тэгээд автобусанд явж исэн чинь нэг 50 залуу өөрийнхөө ингээд нөгөө нэг бэлэг эрэхтнээ ингээ гаргацсан өмдөө ингээ шувталцсан автобусанд ингээ зогсож исэн. Тэгээд би тэрийн санамсаргүй ингээ зөргөж явахдаа ингээ харцсан. Тэгээ ерөөдөө тэрийг ингээд албаар ингээ хүн болгонд харуулах гэжтэй эмэгтэй хүн болгонд ингээ харуулах гэж тэгээ зогсож байгаа хгүй юу. Тэгээ уцаа оролдоод ингээ зогсоодсэн. За тэгээ тийм явдалтай нэг юм тохиолдлоо. Тэгээ тухайн үедээ би жоохон ингээ паникт ороод энэ тэр залуу намайг биш өөр нэг хүүхнийг атак хийнгүүтлээ пинпойнт болгож аваад тэгээ ингээ автобуснаас нь дагаад буучж байгаа хгүй юу. Тийм байдал болсон. Тэгээд тэрнээс ер нь харахад Азад ингээд иймэрхүү нэг юм гажиг үзэгдлүүд, гаж явдлууд ер нь зөндөө тохиолдоод байдаг. Тэгээд ер нь нэлээд ихэнхтэй ингээ элбэг байгаад байдаг хгүй юу. Тэгээд би тэр явдлаас хойш жоохон эм ороод тохойдоо жоохон сэтгэл санаагаар унаад нэг уйлмар айдаад тэгээ өөрийнхөө сэтгэл санааг буцааж өрн дээрдүүлсэн. За угаасаа ийм зөндөөл байгаа юм чинь би эндээс өөрийгөө хэрхэн ийс те дараа нь сэтгэл зүгээрээ ингээ зүгээр байлах уу гэдэг. Тэг чи амар хэцүү байгаа юм чинь ингээ тийм харчаад автобусанд байгаа хүмүүс чинь яахчгүй тэг юу ч хийхгүй байгаад хар чи амар тэнэг санагдаж байгаа юм чинь. За тэгээд би энийг ерөөсөө ингээд окей хүмүүст хүргэе, мэдүүлье, судлаа, ийм юу байдгийм нь, яадгийм нь гэдэг талаар байхгүй. Өнөөдөр айгүй сонирхолтой нэг түүхийн нэг сэдвийг сонгож авсан байгаа заяа. Би энийг өөрөө уншичаад судлаад амар юм байл гэж бодсон. Тэгээд эний ерөөсөө нэг гол гаргалгаан заяа. Аз хүмүүс ялангуяа Япон, Солонгос ингээд бла бла орны хүмүүс хамгийн түрүүнд ажигладаг ийм явдал хүргэдэг гаж үдлслэгдлийнх нэг юм ерөөсөө л ганцаардл. Чи хитрхийх ганцаардж авах юм бол чи толгой тархин чинь маш их тэнэг явдал бодогдно, санагдна те эргүү юмнууд бодогдож эхлэх байхгүй юу? Тэр ганцаардл хүнийг сэтгцэн эмгтэй болгодог mentality issue. За хоёрт болохоор гаднах үзэмжнээсээ ичих одоо ингээд те ер нь ихэнх ингээд гаж үйллүүд хийж байгаа хүмүүс ер нь дандаа ингээд нэг дойжоогүй те царай муутай өөрийг нь хинч тоохоргүй тийм ингээд гарууд байдаг хгүй юу. Тэгээ ер нь бол гаднах үзэмжтэндээ сэтгэл хангалуун бус байдаг өөрийгөө ингээд амар царай муутай ugly тэгээд юу гэдэг чимдээ тийм weak гэж боддог хүмүүс л ер нь иймэрхүү үйлдэлийг хийдэг юм шиг байна. За тийм миний судалсан түүх болохоор энэ одоо ингээд Японд бүр дээр үед ингээд болж исэн баг ингээд 1980-аад онд болж исэн ингээд кейс байгаа хгүй юу. За тэгээд энэ кейс дээр болохоор юу гэж гарсан бэ гэхээр энэ болохоор ингээд хүн амны хэргийн талаар байгаа. Sorry. За юугаар алдартай вэ гэхээр хүний мах идэж хүн алаад алсныхаа дараа хүний мах идэж гэмт хэрэг үйлцэн гаж донтой этгээдийн талаарх түүх байгаа. За тэгэхээр яасан бэ гэхээр 1980 онд Issei Sagawa гэдэг. За би бурууч дуудаж магадгүй заа. Issei Sagawa гэдэг. Sagawa гэдэг дуудчих. Issei гэхээр тэр нь жоохон хэцүү сонсогдоод. За Sagawa 1981 онд нэг герман бүсгүйг амийн хөнөөгөөд тэгэнгүүлээ дараа нь тэр бүсгүйгээ махын идэж одоо ингээ гаж донтой үйлдэл хийж
гаргасан байгаа заяа. Хүн алчаад дараа нь махыг нэтсэн баг. За энэ ингээд гарчигнаас нь л байхад амар хэцүү сонсогдож байгаа сте. Хүн алснаа дараа нь махыг эдцэн. Тэгээ энийг болохоор англи нэрс нөгөө cannibalism гэж ярьдаг. Хүний мах иддэг, хүний cannibalism гэж ярьдаг баг. За first of all хамгийн түрүүнд Сагава 1949 онд төрсөн. 1949 онд төрсөн шүү. Нэлээд хөгшин хүн байгаа. За 1949 онд төрсөн. Маань хүн анх төрөхдөө л дутуу төрсөн. За тэгээд ерөнхийдөө нарийн гидсний өвчин гэл баха өвчнөд байж байгаа л арай хийж нийгэм тусал тарай мараа инээтрэ хийлгсээр байгаад эмчнэрийн ерөнхийдөө тусалцаагаар арай хийж амьд гарсан хүүхэд тахгүй юу? За гэр бүл нь болохоор айгүй тийм хөрөнгө чинээтэй like wealthy family байсан. Аав нь одоо бизнесмен, өвөө нь бас нэг корпорацийн захирал байсан байгаа. За тэгээд манай өвний education буюу боловсрол нь нэг сайн. Маа хүн чинь ингээд бакалавртай, магистртай, доктортой гэж байгаа байхгүй юу? Одоо ингээд докторийн зэрэг буюу PhD хүртлээ ингээд явцсан маа. За манай хүн PhD-гийн зэргийг авах цагта Германд очиж суурьсан байгаа байхгүй юу? Тэгээд докторийн зэрэг авахад цацуу Германд сурж байхдаа нэг герман бүсгүүдэд танилцсан. Одоо ангийнх нь одоо охин байсан гэх юм уу да. Ангийнх нь охин байсан. За тэр бүсгүүдэд танилцахаас өмнө заяа энэ гаж үйлдэлээ хийхийн тулд өөр хид хідэн хүн дээр бас зөндөө туршиж үзчихсэн. Тэр герман бүсгийн ганцаархны хохирогч нь биш байхгүй юу? За эхлээд ерөнхийдөө анхнаасаа ингээд хийх тэгчээсэн зүйлүүдийн талаар ер нь бол хэдүүлээ яриа заяа. За юу асан? Бүр хамгийн анх 1-р ангид байхдаа Цагава эрэгтэй хүний гоёыг хараад энэ ингээд хүний махыг идэж болох юм байна. Идхийвсэн гэсэн нэг тийм мессеж тэр хүнд 1-р ангид байхад тэр жоохон хүүхдэд анх сэтэл болж төрж исэн гэж өөрөө ярьцлаганд өгсөн байлээ. Тэгээд сайн мэдэхгүй байх заяа. Ямар ч лав гэсэн ярьцлага өгөхдөө анх 1-р ангид байхдаа л ингээд хүний махыг идхийвсэн гэсэн хүсэл төрж ингэж сэтэлжүүлсэн гэж байгаа байхгүй өөрийг нь. За хоёр дахь нь заяа. Бүр хамгийн анх заяа нэг эмэгтэйг ингээд Германд бас ингээд PhD сурж байхдаа ингээд бас нэг герман эмэгтэйг Парист шүү. Парис сурж байхдаа нэг герман эмэгтэйг дагаж яваад гэрт нь унтж байхад нь хаалга нэвдэлж ороод нууцаар оронгуутлаа тэр эмэгтэй ингээд бүксийн заяа ингээд одоо ингээд бүкс байгаа шүү дээ ингээд бүксний ингээд хоцож байгаас тэр бүксийг ингээд дөрвөлжин ингээд зөсөж гэрчиж идхимсэн ингэж ер нь мөрөддөг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үйлдэлээ хийх гэж жагаад нөгөө хүүхнээс ирээд баригдаад тэгмүүлээ нөгөө хүн чинь ингээ өөрийн өвчнөд гэж байгаа мэдэнгүүл ингээ хойшин төлөж мөлхээд ингээ өөрөө реакц үүсгэн штэ. Тэгээ болиулсан гэж байгаа. Тэгээд цагдаад өгсөн нөгөө хөө. Цагдаад өгөөд дараа нь мань хүн ингээ цагдаад очиж байгаа штэ. Тэг хүчингээ хэрэгээ rape гэдэг хэрэгээр ингээ rape гэж оролцсон ингээ цагдаад шалгагдаад ирсэн чинь аав нь ингээ өмгөөлөгчд нь одоо ингээ хэрэг бүртгэж байгаа хүмүүст ингээ мөнгө өгөөд тухайн хэргийг хэрэгсэхгүй болгоод хаацсан. За тэгээд хамгийн бүр ингээ 3 дахь баг ингээ процедур нь штэ. Тэр үедээ баг энэ хэрэг нь ингээ амжилттай болцсон баха. За 1981 оны 6 сарын 11-нд 32 наснда Сагава Rennie Hartwell гэдэг герман бүсгүйг ангийнх нь охин байсан 25 настай 178 см өндөртэй ийм царайлаг Дач хүүхдийг гэрийн даалгавраа хийя гэд орой хоолнд ураад гэртээ авчирсан байгаа. За өөрөө Сагава тухай 145 см өндөртэй амар царай муутай ичимхийг гаавсан бохгүй юу? За тэгээ гэртээ авчираад ураад гэрийн даалгавраа хийгээд хоолнд ингээд дэнер ингээд байжсэн чинь Сагава ингээд одоо алах гэж оролдож байгаа шүү дээ. За тэгээ алах гэж оролдоод хамгийн түрүүнд хүзүүрөө буудаж амин хөнөөсөн гэж байгаа. За тэгтээ
бас заяа өмнө нь ингээд зөндөө олон биеийн үнэлэгч нарыг орой ингээд гэртээ ингээд өдөр болгон шахуу дуудаж авчирдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд алах гэж зардаад яг буудах гал ирэнгүүт ингээд бууных нь гохонд ингээд хуруу нь ингээд гаццдаг байсан гэж байгаа юм. Ингээд фриз хийдэг. Яаж юм ингээд сандардаг ч юм уу яадаг ч мэдгүй. Алах гэж маш олон удаа биеийн үнэлэгч нарыг орлож исэн гэвч чаддгүй байсан гэж. Тухайн үед яг ингээд Renee Hartwell гэдэг энэ охин дээр болохоор амжилттай ингээд будагдцсан. Тэгээд амь насыг хөнөөцсөн. Тэнгүүд л хүн буудаа алчж байгаа штэ. Тухайн үедээ өөрөө сандраад шоконд ороод би хүн буудаа алчлаа гэдэг ингээд шоконд оронгуудлаа шууд цагдаа руу залах гэжсэн гэж байхгүй юу? За тэгэхээр хамгийн түрүүнд гээд ингээд ухцсан эмхтэй харж байгаа штэ. Ухцсан эмхтэйг харж байгаа. За тэгээд тэр эмхтэйгээ одоо ингээд идэх гээд бэлдээд байж штэ. За тэгэнгүүтлээ за арьс байна. Арьс харагдчих. За би энэ арьсыг шууд ингээ хазаад идэх юм бол мэдээж ингээд би барахгүй. Одоо ингээ шүдээрээ хазааж бол дийлэхгүй шүү дээ. Хүний арьсыг яаж ч бодсон. Хүний шүд бол яагаад ч дийлэхгүй. Тийм учраас би ингээд одоо юу аяа хэсэгчлэн ингээ гэрчээ гэж толгоонд нь бууж ирсэн. Тэгээд butcher knife гэдэг махны утга гэж ярьдаг хгүй юу? Тэгээд butcher knife гэдэг. Тэгээд махны утгаар яг одоо ингээд нөх хэсгүүдийг ингээд биеийнх нь ингээд партуудыг ингээд хувааж эхэлсэн. Одоо хөх, нүүр, өгцөг, хөл, гуй, хүзүү энэ төр гэдэг. Тэгээ зарим нь ингээд бүр гарчаарин жигнж мэгнэ, чанж манаад те түүхийгээр нэтгээр чанж болохын идээ заяа. Тэгж идсэн гэж байгаа байхгүй юу? Тэгснэ хамгийн амар тухайн үед ингээд тэр нөгөө герман охины ингээд сарын тэмдэг нь ирсэн байсан юм байна л та. Тэгсэн чинь сарын тэмдэгнийх нь цусны үнэр чинь дургуй учраас одоо ингээ бүхэл нь ингээ цусны үнэр ингээ үнэртэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт л одоо ингээ одоо яг эмэгтэй хүний клиторис гэдэг нэг юм парт байдаг хгүй юу? Тэрийг болохоор ингээ зургаар оруулчих. Тэгэд энэ ингээд хэсгийг нь бүхэлд нь эзэн гэж байгаа. Үнэрт нь одоо тэр цусны үнэрт нь дургуй учраас зүгээр л яг энэ парт ингээ бүхэл нь идсэн гэж байгаа байхгүй юу? Зүгээр ингээ тэр хүртэл хэсгийг ингээ идчихсэн. За тэгээд одоо идэж болох бүх юмныг нь идсэн байна. За тэгээд сүүлдээ ингээ барахгүй болоод ирэхнгүүтлээ зарим хэсгийг бүр ингээ хөргчөндөө хөлдөөгөө татгалахыг хадгалаа тий. Тэгээд идэж байхдаа бүр зураг бичлэг хийсэн байна. Тэгээд тэр нь ингээ олдоогүй гэлтэй яг ингээ идчихсэн зураг бичлэг энэ төр нь байхгүйсэн гэж аахгүй юу? Тэгээд зураг бичлэг хүртэл хийсэн байна. За тэгээд дараа нь одоо ингээд нөгөө үлдсэн ингээд одоо идэж чадахгүй эсгүүд байгаа шүү дээ. Яасан бас ч юм уу юу ч гэдгийг те. Эдгээрийгээ чамдаан тэгээд одоо ингээд ойрхон цэцэрлэг түрээлэнгийн нууранд ахиж авч яхад нь нөгөө чамдаанд хийсэн байж байгаа чамдаанаас нь ингээд цусны ингээд мөг гарч авч яасан. Гинэ тэрийг ингээд хүмүүс харчаад цагдаа дуудаад мэдгэцэн гэж байгаа. Тэгээд мань хүү баригдсан. Тэгээд ямар шалтгааны улмаас ерөнхийдөө ингээд хүн идэх болсон юм бэ? Хүний амь насанд хүрчээ дараа нь хүн алах болсон бэ гэсэн чинь ерөөсөө л би ингээд маш сул дорой амар царамуутай хинч ингээд намайг ингээд тоодоггүй би сул дорой хүн учраас өөрийгөө хүчтэй болгохын тулд түүний энергийг сорж идсэн гэсэн утгыг илэрхийлсэн юм билээ. Тэгэхээр эмэгтэй хүн идээд ялангуяа хүний мах идэх юм бол илүү хүчрхэг болно гэж бодсон. Их төрлийн хүн байлээ. За хамгийн дөрөнд мэдээж хүн алсан юм чинь тухайн онд бол 2 жилийн ял өгөөд 2 жилийн ялаар бол эхлээ хоригдчихсэн. За дараа нь хоригдож явах хугацаанд болохоор Францын шүүх болохоор хэнийг Сагаваг одоо ингээд mental issueтэй байна. Тэгээд энэ хүн чинь ингээд сэтгцэн юмтай байна тий. Одоо ингээд сэтгцэн ингээд эмгээг судалдаг холбооныхон энэ хүний сэтгцэн эмгээс болоо хүн алсан. Тэгээд хүн алангуудлаа эзэн гэж ингэж баталж дамжиж байсан байгаа байхгүй юу? За тэгээд тухайн хүнийг Японд ингээд явуулах шийдвэр гаргасан. Тэгтээ тухайн үед болохоор хэн болохоор Сагава одоо нэг шоронгоос ингээд 2 жил шоронд хоригдж байгаа дараа нь сэтгцэн эмнэлэг рүү шилжүүлэгдээ хэвтсэн байхгүй юу? Тэгээд Япон руу буцаад тэгсэн чинь Японы бас ингээд mental institution гэж байгаа. Тэр mental institution болохоор Сагаваг ингээд судлаад те энэ хүн бол цоо эрүүл хүн байна те энэ хүн зүгээр л ерөөсөө ингээд sexual perversion буюу ингээд одоо бэлгийн дур хүслээ хангаж ингэж те тэрнийгээр ингээд
таашаал авахын тулд иймэрхүү үйлдэл хийдэг хүн байна гэж дүгнээд энэ хүнийг ив эрүүл гэж Японд дүгнсэн байгаа байхгүй юу? Гэвч айл хэдийн Францад энэ хүн mental institution байж байхдаа ингээд сэтгцэн эмгэгтэй гээд тогтоогдчихсан байсан. Тэгээд түүний хэргийг хэрэгсэхгүй болгоцсон байсан. Тэгтэл Японд очсон энэ ингээд Японд очингууд л ингээд бас дахиад ингээд энэ чинь эрүүл хүн байж тээ гэж гаргаад ирсэн багт нь энийг дахиад шорон дие хорио гэд таад хэрэгээ явуулж байгаа гэд Францаас ингээд хэргийг явуулъя гэдгсэн чинь хэргийн бүх материалуудыг битүүмжилсэн. Тэгээ Японд улсад өгч болохгүй чадахгүй гэж хэлээд өгөөгүй юм байлээ. За тэгээд Сагава Япондтай ингээд 1986 оны 8 сарын 12-нд бол эмнэлгээс гаргасан байгаа байхгүй юу. Тэгээ 81 онд хүн ингээд алчаад тэгээ 86 онд тэгэхээр нэг юм 5 жилийн хугацаанд л 2 жилийн шоронд үлдсэн 3 жилийн зүгээр эмнэлэгт байсан байгаа байхгүй юу сахангаар. 2 уус дамнаад. За тэгэнгүүтлээ эмнэлгээс гарцаад мань хүн 1986-аас 97 оны хооронд ингээд бүх ингээд өөрийг нь ингээд viral болгочихж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр энэ хүн чинь хүн алдсан, дээрээс нь хүний мах иддэг байсан гэдэг юм каннибализм гэдгээр амар алдартай болчихж байгаа байхгүй юу? Тэгээд маш их ярьслага өгсөн, бүр ном бичсэн, роман, юу ч лээ бүр амар их зүйл гаргасан. Тэгээд дээрээс нь өөрийнх нь нэрээ бүр докюментари муви хүртэл байдаг. Тэгээд дээрээс нь бүр юм одоо юм сэтгцийн жоохон юутай ингээ кинонуудад бүртэл ингээд гол дүрд тоглож ирсэн байлээ. Ямар нэгэж. За тэгсэн чинь энэ хүн ингэж хэлсэн за being forced to make living while being known as a murderer and a cannibal was terrible punishment. Тэгэхээр одоо айл хэдийн олон түмэнд ингээд те хүний мах иддэг, дээрэс нь ингээд те алгаар ингээд сэжиглэх хүн алсан гэх мэтлэнгээр ингээд олон танигдсан хүнтэй энэ нийгэмд хүчээр ингэж амьдрах нь өөрөө хүчээр ингэж амьдарч үйл залгуулж ингээд явах нь өөрөө маш том шийтгэл байсан гэж ярьсан байгаа байхгүй юу. Гэхдээ 2005 онд эцэг ихэн нас барсны дараа усаас энэ хүнд халамж тэтгэмж олгосон. Тэгээд эцэг ихэн нас барсны дараа нас барсан хүмүүсийн байрыг нэг Японд хураагаад авчдаг усын юм чулгаад тэгээд мань хүн ингээд төрөөсийн байр руу шилжих болсон байгаа байхгүй юу. Тэгээд ингээд яг өөрийнхөө мэрэгчлэр ингээ уран зохиол мөхөөлч юм уу те ингээ ном бичээд ингээ тэрийгэ хэвлүүлэх гэхлээр ердөөсөө ингээ хэвлийн газар авдаггүй тэгээ ингээ герман хэлний орчуулга хийх гэхээр ердөөсөө сургууль хүлээж авдаггүй л юм л да. Угаасаа яаж авах вэ амар алдартай ингээ те алуурчин гэдгээр алдартай хүний мах иддэг гэдэг хүний хинч угаасаа авахгүй ш. Та чи сайко гараа ингээд авахгүй байхгүй юу. Тэгээд аваагүй юм бэлээ. За үүнээс үсэх юм бол манай хүн ингээд заа юу 2022 оны 11 сарын 24-ний үед 73 наснда уушигны хатгалгаагаар нас орсон. Уушигны хатгалгаа нь ингээд хүндрээд нас орсон баг. 41 жил хүн алсныхаа дараа хүний мах эцснийхаа дараа 41 жил эрхчлөөтэй явсан. 41 жил бүтэн 41 жил энэ хүн юу ч хийгээгүй зүгээр л эрхчлөөгөө эдэлж явсан байгаа байхгүй. Аимшигтай. Тэгээ ингээд хүн алаад хүний махыг идээд ерөөсөө хийхсэн. Яаж хүн алсан үнэтэй 2 жил шоронд суулгасан нь хилчиж байж болох тухай те жүжиглсэн ч яж магад шоронд орохгүй тул жүжиглсэн ч яж магад. А тэгвэл жүжиглээ тухайн үедээ сэтгцэн эмгэгтэй гэж үзээд шоронд байсныг нь шоронгоос гаргаад сэтгцэн эмгэлэгт авиж унгуудлаад дараа нь ингээд нутгаруу буцаагаад дахиад яасан чи сэтгцэн эмгэгтэй биш энэ хүн ирүүл байсан. Хэргийн материалыг авъя гэсэн чинь ус хооронд дамжуулахгүйгээд Франц өгөөгүй. Тэгээд хэргийг хэрэгсэхгүй болгоод хаацсан байсан Францд. Яагаад тэгэхээр наад чинь сайкотой хөө. Тийм учраас энэ хүн хэрэг тохож чадахгүй бид нар сэтгцэн эмгэгтэй хүн бид нар хэрэг тохож чадахгүй учраас хаацсан байсан. Тэгээ Японд очсон чинь наа чи цоо хоёр үл хүн байна. Зүгээр л наа чинь sexual profession хийж штэ гэх. Тэгээд бүр эмгтэй үний тэр одоо клиторисмыг хүртэл идчихтэй юу бүхлээр нь ингэ идсэн гэж байгаа юм. Амар гоос. А тэгээд тэр нөгөө номон дээр бүр ингээд бид тэр номыг олж харж чадахгүй интернет дээр байхгүй л. Яг бүр яаж хүн идэж байгаа бүр деталь болгоноор нь бичсэн гэж байгаа байхгүй юу.
Амар. За ийм байсан бахна. За тэгэхээр ерөнхийдөө би энэ ингээд явдлаас юу гэж хэлэх гээд байна гэвч хүн хэдий ингээд гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бас байж болно шүү дээ. Зүгээр шүү дээ. Би ч гэсэн ингээд өөрөө гадаад төрхөнд заримдаа ингээд сэтгэл хангалуун бас байдаг. Би ингээд амар ингээд жоохон нүүр жоохон сонио харагддаг те. Ингээд ер нь ингээд шилгүү болохоор миний нүд ингээд жоохон сонио ингээд хаардаг мардаг ч юм уу те. Эсвэл ингээд заримдаа өөрийнхөө биеийг ингээд голоол гоочлол ингээд надад үгүй зөндөө байдаг. Гэхдээ хүн хитрхи ганцаархнаа байж болохгүй. Нийгэмтэйг уусгах ёстой. Яагаад ч ингэ гарах ёстой, нийгэмтэйг мэдрэх ёстой, өөрийгөө ингээд нийгэмтэйг хүрээлэх ёстой. Тэгэхгүй нэг ханы дунд ингээл те интернет ухаал эсвэл ном уншаал ч юм уу ингээл байгалах юм бол ингээл энэ дотор ч нэг асуудал үүсэл энэ шүү дээ. Гадаа орчинд юу болж байгааг мэдэхгүй, хүмүүстэй амьд харилцаа үүсэхгүй. Зөвхөн өөрийгөө төвч чадах. Тэгэхээр хүмүүс ингээд өөрийгөө төвцээр хагаад ингээд гадагшаа гарах ингээд хүсэлгүй болоод хүнтэй харьцахаас айдгүй болчихдог. Хүн намайг юу гэж хэлэхгүй бол муухай харагдсан гэж хэлэхгүй бол яах бол гих мэтлэн ингээд маш олон зүйл бодсоор гад юм болчихдог. Тэгэхээр энэ хүнд багаас нь ингээд амар мөнгөтэй айлын хөвгт байсан. Тэгэд явахтай нэг багдаал ингээд жоохон царамуудад үрцэн тэрнээсээ болоод ингээд өөртөө итгэлгүй болцсон багаасаа. Тэгвэл окей, тэгвэл би ингээд өөртөө итгэлгүй болсон юм чинь би ингээд яагаад гажиг зүйл хийж болохгүй юм гэж хэлдэг. Мессеж өөртөө өгчөж байгаа байхгүй. Тэгээ энэ Азийн орны хүмүүст маш их түгээмэл байдаг. Үнэхээр түгээмэл. Ялангуяа ингээд энэ олон сая хүн хамтаа усаад чинь хинч ингээ хэнийг анзаарахгүй шүү дээ. Ингээд энэ хүнд ингээд одоо тэ унж ийн үү, өгч ийн, бүдэрч ийн үү, хүү кэрс ахгүй юу. Тэгэхэд заавал хүний анхаарлын төвд орохын тулд тэ хүн танигдахын тулд анхаарахын тулд ямар нэгэн эргүү тэнийг юм хийж ингээд хүмүүсийг бүүн хийлгэж энэ ингээд муу ч гэсэн юм хийж штэ. Эсвэл энэ амиа орлож штэ гэх мэрсэл ингээд нэг юм гаргадаг байх нэ. Тэгэхэд л тэр автобусны гаыг бол би тэгжэл бууцсан. За энэ бол те яалчгүй амар царамуутай залуу байсан, өөртөө итгэлгүй зөвхөн уцаа ширтчихсэн те. Тэгэхэд ингээд өөрийнхөө одоо тэр нөгөө нэг одоо бэлгийн ингээд юугаа гачиг дуруу услыг ингээд хангахын тулд олон нийтийн газар хүмүүст ингээд өөрийнхөө ингээд юу одоо бие нүцгэлээд ингээд одоо харуулж байна шүү дээ. Олны анхаарлыг татуулах юм. Тэгэхээр тэнд ингээд нэг ч хүн ингээд эсэргүүцчихлэхгүй байхгүй. Манай Монголд байсан бол өөстөө нэрээд ингээд барьж аваа зодоод өстөө нэр бөө юм бол автобусаас барыг хөөгө буулгацсан байгаа шүү дээ. Тэгээ тэнд нэг ч хүн чи болооч гэж хэлэхгүй байгаа байхгүй юу? Чи болооч эсвэл бөө зайл гар мар гэж юусоо тэхгүй. Энэ хамгийн том ишүү асуудал байсан. Даадд ерөөсөө ийм юм айгүй түгээмэл байдаг байхгүй. Тэгэл ингээл гадуур явж байхад нэг өвчтөй ирүүл нь мэддэхгүй баачка ингээл ойрлож харлаа өөдөс ингээл яаж ч магадгүй. Ер нь бол ингээд метронд явж байхад гэсэн хин нэг намайг хурж ирээд тутгалаад алцхийс би мэддэхгүй. Амар ер нь бол хүнд ингээд хүнтэй ойрхон зогсох ер нь бол болохгүй. Яагаад тэгэхээр хин нэг нь чамайг тутгалаад алцчих ч юм уу лөө эсвэл яах ч юм бэлээ те. Нийт хоёр түнг хүний хувийн орон зайд халдчих болохгүй гэсэн тийм юм байна. За гуравт болохоор заяа. Гуравт болохоор ялангуяа юм жоохон ингээд төвөөс өөр газрууд руу ер нь жоохон сонь хүмүүс хол газрууд руу штэ яд ингээд манайхаар бол гэр оролт шиг эсгүүд рүүгээ rural area-руугаа жоохон ингээд ийм мэдрэл мотой хүмүүс их явдаг учраас их боломжтой байх хэрэгтэй гэж санагдсан. За окей. За миний өнөөдрийн ярих сэдв бол ийм л байлаа. Тэгээд яг гач үйлдэл хийж байгаа хүмүүсийг яаж одоо тэ одоо ингээд үйллийн зогсох боломжгүй юм чинь сэтгэл зүгээрээ яаж үний эсрэг байх вэ? Харсан ч хараагүй юм шиг эсвэл яаж өөртөө хүн дээр тусгаж авахгүй вэ гэдэг талаар ер нь мессеж хүргэх гэж хичээлээ. Тэгээд аль болох хүний дараа сэтгэл зүгээ сайн бэлдэж илүү ондоо юм бодос тэ тэрийг заавал өөр дөрөв тусгаж аваадах шаардлага байхгүй. Ер нь бол гадаад амьдрна гэдэг бол гэртээ байгаагаас илүү хит дахин хэцүү байдаг. Ер нь бол хаач хэцүү зүгээр л гадаад гэдэг гадаад талбайд зүгээр ингээд орхигдсон төөрцөн гүлгшгэл явна гэсэн үг заяа. Тийм учраас маш хэцүү хинч чамайг найсэр гэж хүлээж авахгүй. За хоёрт дээрээс нь Азийн юм тэрэг соёл байдаг. Тэгэд бүр ингээд эртээр үесэж байсаарч байна. Одоо хүртэл ингээд үргэлжилж байгаа учраас энийг бид нэр ийм байгаа шүү гэдгийг мэдээд авчих зүгээр хэрэгтэй. Ийм байдаг. Байгаа шүү гэдгийг л мэдээд авчих. Тэгэл болоо. Тэгэх юм бол бид нар бас нэг юмсыг арай ондоогоор
ойлгодог хүлээж авдаг болчихно. За окей. За ингээд хэвлээ дараагийн бичлэгээр уулзъя. Өнөөдөр миний ярих гэсэн зүйл бол ингээд ерөнхийдөө болчихлоо. Та бүхэн таалагдсан бол лайк, share, subscribe дараарай гэж хүсэж байна. Тэгээд дараагийн бичлэгээр бас илүү сонирхолтой зүйл Bye bye. Баяртай хүрсэн. Bye bye.